Урдын нэг цагт нэгэн том гүрнийг захиран суудаг нэг хаан байжээ. Тэр хаан жилүнжилгүй асар их ургац өгдөг уудам газартай юмсанж. Нэгэн омог бардам нөрөх хичээнгүй залуу дахиа тэр хаанд алба хашиж, тарианы газар дээр нь өдөржин шүнжин ажиллаж, газар хагалан өрсөөлгож, тариа хураан буудаа тэрэмддэг байж гинэ. Ургац ихтэй нэг жил хаан эзэн тарианы газартаа морилон очоод өндөр овоолж нямбай сайхан эгнүүлэн хураасан буудааг үзэж сэтгэл тэнийн баярлжээ. Дахиад инээмсэглсээр хурч ирээд "Одоо миний ажлын хөлсөнд буудаа өгнө үү?" гэж хүсв. Хаан хөмсг зангидэн хэсэг бодсноо "Чи хоёр чихэндээ дүүргээд ав. Тэр чиний ажлын хөлс болно" гэжээ. Дахиад шалам гайлан туншиж төдхөн талбайд ширхэгч буудаа үлдээлгүй цөмийг чихэндэн хийчихжээ. Гухаар сар байтал хамаг буудаа нүгүү болсонд хааны сэтгэл ихэд гонсоож буудааныхан хагасыг гуйж гинэ. "Хаанд нь та намайг чихэндээ хийсэн бүгдийг ав гэснээ мартаа юу? Тэгэхээр энэ бүгд одоо минийх болсон шүү дээ" гэж дахиад хариулаад хааны амийг таглажээ. Тэгээд "Хаантан танд гэлаалаа. Одоо би алсын нутагт одож хааны гүнжтэй гэрлэнэ" гэжээ. Чингээд дахиад алсын зам дангарчээ. Тэн явж байтал нэг үнэг дуудахаар нь зогссонд "Хэрэг зориг хэнд вэ?" гэж үнэг асууж гинэ. "Би алсын нутагт одож хааны гүнжтэй гэрлэхээр явж байна" гэж дахиад хариулжээ. "Би хамт явж болох уу?" "Аяны замын урд амар хялбар биш. Алдаг оног үл залгаж явна шүү дээ" гэвч үнэг энэ үгийг нь тоолгүй зүтгэсээр хамт явжээ. Яваад л байж. Үтгсээр үнэг эцэж цуцсан цааш газар ахих тэнхэлгүй боллоо гэв. Тэгэхэр нь дахиад "Миний чихэнд ороод суу" гэсэнд үнэг тэр ёсоор болж дахиад үнэг хоёул цааш явжээ. Тэгтэл чонтой тааралдав. Чоноо сууж гинэ. "Хэрэг зориг хэнд вэ? Би алсын нутагт очиж хааны гүнжтэй гэрлэхээр явж байна. Би хамт явж болох уу? Аяны зам урт амар хялбар биш. Алдаг оног үл залгаж явна шүү дээ" гэвч чон мөн зүтгэсээр хамт явжээ. Яваад л байж. Сүүлдийн чон тамирдаж эцээд цааш явах тэнхэлгүй боллоо гэв. Дахиад "Миний чихэнд ороод суу" гэсэнд чон санаа амран сүр салдаад хэлсэн ёс орн болж дахиад үнэг чон гурвуул цааш явжээ. Тэгтэл энэ тааралдаж "Хэрэг зориг хэнд вэ?" гэж дахианаас асуув. "Би алсын нутагт очиж хааны гүнжтэй гэрлэхээр явж байна. Би хамт явж болох уу? Аяны зам урт амар хялбар биш. Алдаг оног үл залгаж явна шүү дээ" гэвч энэ зүтгэсээр хамт явжээ. Яваад л байж. Эцдэн энэ ядарч туйлтаад цаашаа явах тамиран барав гинэ. Тэгэхэр нь дахиад "Миний чихэнд ороод суу" гэсэнд энэ хэлснээр нь болж дахиад үнэг чон энэ дөрвүүл цааш явжээ. Тэгтэл замд нь арслан тааралдаж бас л зүтгэсээр хамт явжээ. Тийм явсаар хүчрхэг арслан хүртэл цуцаж ядраад мөн л дахианы чихэнд орж суугаад дахиад үнэг, чон, ин, арслан тавуул болоод цааш оджээ. Удтал явсны эцэс тэд алсын нутагт хүрч дахиад хаанд нь бараалхах зөвшөөрөл иржээ. Дахиад хааны ордонд оруулав. "Манай хаан тусад ирсэн хэрэг зориг ёв" гэж асуулаа. "Би хаанд нь таны охинтой гэрлэхээр ирлээ" хэмээн дахиад өчөв. Энэ үгийг дуулаад хаан ихэд хэлэгнэж харуул манаагаан дуудан "Энэ цадиггүй мó дахиад ордны дахианы байранд аваачиж хаягтун" хэмээн зарлиг буулгав. Дахиад хормхон зур олон дахиад бужигнсан байранд оруулж төгжсөнд дахиад тэр даруй чихнээсэн үнгийг гаргав.
Өлсөн үнэг ухасгийн дайрч хамаг дахиаг нь барьж задтал хоололжээ. Энэ золгүй явдлыг сонсоод хаан ихэд хэлэгнэж харуулан дуудан тэр муу цадиггүй дахиаг хоньны хашаанд хай гэв. Хоньны хотонд хай гэдсэн дахиа чихнээс нь чоныг дуудан гаргав. Өлөн чон хоттой хоныг цөмийг барьжээ. Үүнийг сонсоод хаан хагартлан уурлаж тэр муу цадиггүй дахиаг элчигний хашаанд хай. Элчигэнд гიშгүүлж өгөх хэмээн харуулт тушаав. Харин энэ удаа дахиад чихнээс нь энийг дуудан гаргаж өлөн энэ бүх элчгийг барьжээ. Хаан учиргүй их ганиран хэлэгнэж тэр муу цадиггүй дахиаг аваад ир. Би өөрийн гараар шийдэх сүгэ хэмээв. Тэгээд дахиад хааны өмнө авчирчээ. Дахиад хэсэг зогссон чихнээс өлсгөлэн арсланг дуудан гаргав. Арслан дээлэн сүртэйе хийсгэн урт хумсан ар зайлгаж улаан аман анган хурд соёогон яр зайлгаж аимшигтайгаар арх хэрсаар үсрэн гарч ирлээ. Ордныхан хийгээд харуулууд арслан дахиад хоёр дахь хааныгаа даатгаж орхиод цөм тавхааган гялалзуулан амзулбан зугтжээ. Хаан дахианы хөлд хөсөр сөгдөн унаад сайн санаад дахиагва. Буйнд дахиагва. Би охиноо танд ихнэр болгон өгье. Миний амийг манай хүмүүсийн амийг өршөж сойрхооч хэмээн ойлон хайлан говь. Чингээд дахиа нэжгэр хурим хийж хамаг амтэн хааны ордныг дөргитөл бүжиж дуулцгаажээ. Үнэг чон ин арслан дөрөв хийгээд зочин гээчин цугаараа дуулж хуурдан тойрон дэвгцэн бүжиглэв. Хаан охиныхон энжинд хаан тулсдынхан хагасыг өгсөн гинэ. Тэгээд дахиа хааны гүнж хоёр амар сайхандан жаргажээ.